Hi guys, Sakira байна. Өнөөдөр хэдүүл Amnesty Trader Point буюу бүхний мэдх уншигч үзэл бодол цувралынхаа 12 дугаар ангийг хүлээн үзэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. Зямана 12 дугаар анги таны тодтгол уншсан номын талаар хой санамжийг сэргээж байна гэсэн тодтгол гарч ирснээр үйл явдал эхэлнэ. Манай өмнө жихээс зам сууж чадахгүй чамайг ли генерал яа сонгосон юм гэж асуугаад мэдгүй намайг нэг генералын удам гэсэн тэгээд тэр юм болов гэхэд догжооч чи ли генералын удам юм биш үстэй гэснээр манай зурвал солигдно. Манай унш таны хөлөө онгоцсон дээр жихийг хайн хідэн тийш харан түүнийг олсноо чи зүгээрөө гэхэд мэдэгдэл гарч ирнэ. Одны ор далайн дайны бурхан ли жихийг өрөвдөж байна. Тэр үжихээ би чадахгүй би дахиж хизээч үүнийг хийхгүй гэд ойлон дуурахад манай унж жихээ яг одоо босс чи жаахан тэсэж болохгүй юм уу гэхдээ зэрэгцээ юу болохгүй юм уу гэж та ерөөсөө мэдэхгүй байна гин. Манай унж та мэдэхгүй байна гинэ. Тийм ээ чи дандаа ингэж шилдэг. Даанч одоо уйлж явах цаг алах. Үнийг хэлэхэд би мэднэ. Завин сууж чаддаггүй дэ чи ийм байдалтай байгаа юм биш. Энэ чинь өгсөн найзын дуртай кино байсан гин. Манай жихээ чи өөрийн гараар найз алсандаа их л гимшдэг юм шиг баг. Манай унж ганц энэ биш би чиний талаар бүгдийг мэднэ. Завин сууж чаддаггүй сайн үйл бүтээхийг үл тоодог чамайг Ли Сүнсийн генерал сонгосон шалтгааныг хүртэл. Жихээ үндэ бол Ли генералын дотны хамтрагч Ли Ёкгийн удам. Ли Ёк гэдэг амрал. Тэр Ли Сүнсэнтэй хамтжсэн найрмыг өдөрдөн Да Кампо Хансондогийн тулаанд ялалт байгуулсан авга генералыг хамгаалж байсан цөөн хэд үүний нэг. Тэр хэл сэрэгт гүтгэгдсэн ба үндсэн одны орд болохоор хангалттай олон төвхгүй байсан. Генерал Ли Сүнсийн хамгийн дотны найзынхаа удмыг өөрийн дүрээ болгох нь нэр хүндээ хэрэг байсан баг. Түүний хуучны найзын удам нь өөрийнхөө найзыг алсны дараа чөтгөр болж хувирахыг тэр харж чадаагүй болол чамайг сонгосон гэд бодож байхад мэдэгдэл гараад ирэв. Шагналтай зохиол. Үхэл ирсэн хүмүүс наймд үлдэж амьд үлдэхийг хүссэн хүмүүс өгөх. Төрөл, нэмэлт, хүндрэл, бие, давх нөхцөл, далайн дайны бурхан таны тусламжийг хүслээ. Ли генералын дүрийг зоригжуулан Мяннаны тулааныг ялалт түрг. Цагийн хязгаар 2 цаг. Шагнал авга генералын стигмануудын нэг. Манай унж гайхаа авга генералын стигма гинэ. Би дэмжих одны орд өгөөж стигма авч болох байх нэ гэд бодож зогсоод. Хэн тэнээс нь дээгнүү шидэгдэн аль хэдийн тайсны хөлгүүд ирсэн байгааг харснаа. Жихээ тайлбарлах цаг алга бос. Найзаагаалж амьд үлдчих чи ингэж бууж өгч байгаа юм уу? Чи өгсөн чи амьд гарсан чи чамайг хизээч уучлахгүй. Гэтэ чи одоо босож ирвэл чамд цөөн хэдэн аим аврах боломж байна гэснээ жихээ гэж ойрлоход. Жихэж би бол сэжиг амьтан надад амьд явах эрх байхгүй л гин. Догжооч хөрвүүлжлүүлэн түүнд сэтгэлийн дэм өгж байснаа. Чи эсвэл энд үнэхээр үхэх гээд байгаа мó гэд муухай хартал. Мэдэгдэл гарч ирэ. Та одоо Ли жихийг маш сайн ойлгодог боллоо. Бүхний мэдх уншигч үзэл level 2 чадвар идэвчлээ гэд бодлын уншиж эхлэхэд би өхмээргүй байна гэсээр шүтээ цугаад босоод ирлээ. Далайн дайны бурханч Ли жихийг хүсэлд хариу үзүүллээ. Одны ордод хүссэн зүйлээ идэг. Дөрүүд нь тэдний тусламжийг гойход тэд нар хэр барийн тусалд. Өөрснөө дөрүүд өгөхөд ихэнх нь үл тоомсолдог. Гэтэ бүх одны орд тэдний түүхтэй хамааралтай зүйл болбол дүрдээ заавал тусалдаг. Ли жихээ шинэ стигма авлаа. Ли жихээгийн сүнсэн хөлөг онгоц level 1 идэвчлээ гэснээр манай жихээж босч ирэн. Надад дахиад толд 12 хөлөг онгоц байгаа гэхэд дайны хөлгүүдийн дунд 70 хөлөг өгсөн. Дээш хөрөн цай. 70 усыг цалгуулсаар 12 сүнсэн хөлөг гараад ирлээ. Манайд ч баярлаа харахад жихээгийн биеийг далайн дайны бурхан авраа бүрхсээр галлаад гэж хэлэн дайн эхэллээ. Тэр үед жихээж уйлгаа болон дайны удирдлагыг бүрэн артаав. Сүнсэн хөлөг онгоц хүчрхэг стигма Ли жихийг далайн дайны удирдагч болгосон. Цаг хүрэхгүй хугацааны дотор дайны сөүлийн хөлөг онгоц живлээ. Кинотеатрын эзэн шин төгсгөл таалагдлаа. Дөрүүд Ким Догжа, Ли жихээ, Ли Гэлён, Чон Хивон. Та зөвлөмжийн төлөө 500-аас авлаа гэсээр сүнсэн хөлөг онгоц алга болон манайд жихээ дээр очин сайн ажиллаа гин. Манай авга генералын стигма арай л их хүчтэй юм. Биш үү? Юу ч өнхөгт үлдээхэд тэр хитрхи харим гэж шуналтаж байхад та шагналтай цохиолыг давлаа гэсэн мэдээлэл гарч ирэ. Догжооч бодоод байсан чи далайн дайны бурхны нэг стигма аавна гэсэн шүү дээ. Магадгүй би ч бас сүнсэн хөлөг онгоц авах гэд бодохтой зэрэгцэн. Та далайн дайны бурхны стигмаг шагналтай цохиолыг давсны шагнал болго авлаа. Та дууны сэлэм стигма авлаа гин. Манай өнч бүр шок. Дууны сэлэм стигма нь жихээ цохиолын төгсгөл хүртэл авдаггүй ба их хүчрхэг стигма юм. Догжооч тэр надад ийм нандин стигма өгөх гэж энэ байгаа юм чинь 8 дугаар давхарт надад боломж гарч магадгүй. Боломжийн төгсгөл байсан гэж бодож байна гэсээр зураг тодсноос гарч ирэн. Жихийг эндээ хэсэг амарч бид явж Южинхогийг авръя. Хичнээн хичээж байж жихийг авран шинэ стигматтай боллоо та. Южинхог ухарснаас олж энэ ертөнц дуусч тэр бүхнийг утгагүй зүйл болгож болохгүй.
Би шингэн болон хадгалсан завс ашиглаж үзүүлэлтээ нийлээ хэсгсэн. Юу ч өнхөг зөвөр байна л гэж найдаа. Гэсээр дараагийн давхарлаа орж ирлээ. Та 8 дугаар давхар болов Тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэнд орлоо. Манай эдэг орж ирэхэд юу ч өнхөг ямар ч хөдөлгөөнгүй зогсохыг харсан. Хивонч тэр нөгөө юу ч өнхөг гэдэг залууч юм биш үү? Түүнийг аюулд орсон гэж хэлээгүй лөө. Тэр зүгээр харагдаж байна гэхэд догжоо урлан жөнхөг руу яараа очсноо. Хөөе жөнхөг гэд дагцтаа давлаа. Энэ үед манай догжоогийн нэг насын мөрөөдөл биелсэн баха. Догжооч өстө сайхан байлаа түүнийг аюулд орсон гэж бодоод энд арай ээж ирснээ бодохоор дахиад ид зохимоор л байна гэж аав. Тэр жөнхөгч ямар нэгэн хариу үйлдэл байхгүй байхыг харсан догжоо. Ямар нэг юм биш байхандаа би түүнийг шоконд оруулчих уу? Энд чи арай гэд жөнхөгтөр очиж эргэж харснаа. Тэр кинотеатрын гиндэнгийн сүүлийн босс байх нь гэв. Кинотеатрын эзэн өөрийгөө илчиллээ. Догжооч хараалаа даль хизэнэ болцоож кинотеатрын эзэн юу жөнхөгөөс тэс ондоо нэгэн яг одооны тэр бол хоосон сав. Кинотеатрын эзний хүүхэлтэй гэхдээ зэрэгцэн юу жөнхөг кинотеатрын эзний удирдлагад байна гэсэн мэдээлэл гарч ирэн жөнхөг хөдөлж эхэлгээд догжооч хүлээгээрээ жөнхөг тайвшир ярилцал яасан юм гэхэд манай хүнийг шууд л нистлэн зохиод авна. Юу жөнхөг хүчтэй нудраг левел 4 чадрыг идэвхжүүллээ. Манай хүн хоошо цохиолын ханыг мөрөхөд бат бүх хоёуг гинтлэнлээ. Таны хамгаалалтын үзүүлэлт нэлээд борлоо гэнэ. Түүнийг харсан хивонч урлан чим уу яагаад гэсээр чөтгөрийн устдах левел 2 чадвараа идэвхжүүлэн жөнхөг рүү дайрахад түүний дайралтаас болцснаа. Зөрүүлээд дайрна. Хивонч түүнээс мултран энэ амаргүй байх нь гэхдээ зэрэгцэн юу жөнхөг 100 алхамд нудрах левел 2 чадварыг идэвхжүүллээ гэнэ. Тэр үжихээ санаа зовн дээш гарч ирэхэд манай хивон саяны цохилтын хүчинд хойш түлхэгдэн хан мөргөн унахыг харсан жихээ сандраа. Хивон гэхдээ зэрэгцэн догжооч жихээ болгоомжтой гих үед жөнхөг аль хэдийн хордон тулаад ирсэн байх ба манай жихээж болтож амжин гайхахад жөнхөг одоо өдөрдөлж байгаа кинотеатрын эзэн рүү дайрахыг сонсон жихээж урлаа түүнүүд дайрахыг оролдоод жөнхөг гэрэн түүнийг өшөглөж унгахтай зэрэгцэн хивонч босож ирэн жихээтэй нэгэн зэрэг дайрахад маш амархан дайралтаас нь болтов. Чон хивон шүлтийн цаг чадварыг идэвхжүүлж байна. Лиглиам Мелнерийн аянга чадварыг идэвхжүүлж байна. Юу жөнхөг дайралтыг цахилгааны эсэргүүцлээрээ сармаж боллоо. Сайн талын одны орд чон хивоны хүсэлтэд хариу өгсөнгөө чадварыг цуцлалаа гэхийг сонссон хивон хараалд яагаад үгүй гэж байгаад хүн цохилт аван унаад өг. Жихэж хивон туслах гэж очиод хүн цохилт амслаа. Тэр догжооч би чам найдлаа шиг гэлээ. Чи юу ихэ мэдэж байгаа сте. Намайг уучлаарай гэж хэлээд догширсан тэрийг гэсэн ДНК шингэнийг боллоо. Тэсвэр левел 24-өөс 34. Хүч левел 24-өөс 34. Хурд 20-оос 30. Мана левел 10-аас 25 болж өслөө. Таны үзүүлэлт 30 минутын турш сайжрлаа. Та өөрийгөө илүү бат бөх болсныг мэдэрч байна. Таны булчин илүү их хүчтэй боллоо. Та өөрийгөө илүү хордон болсныг мэдэрч байна. Таны зүрхнээс нууцлах хүч гарч байна. Хоёрын чадвар цагаан одон зэвсгийн авраа левел 1-ийг идэвхжүүллээ. Цагаан одон зэвсгийн авраа чадварын түвшийг хэслээ. Юу ч хог цэнхэр одон зэвсгийн авраа левел 2 чадварыг идэвхжүүллээ гэсээр 2 гол дүрийн мань тулаа эхэлнэ. Манай үзүүлэлтэд нэмсэн ч гэсэн түүний дайралтыг арай яданд тиссэн. Хурдхан шиг ямар нэгэн арга олохгүй л гэж бодохтой зэрэгцэн. Бүхний мэдих уншигч үзэл левел 2 идэвхжлээ гэсэн мэдээлэл гарч ирэн жөнхөгийн бодлыг уншихад энэ намайг өвтгөж байна. Би дахиад хэдэн удаа өнийг давах ёстой юм бэ гэхийг сонсон догжоо урлаа. Ухаантайхан шиг байлтай ч юм уу тэнэг гээд түүнийг дахин нэг шанаадад авна. Тэр жөнхөг дотроо би дахиад ухруул бүх юм байснараа болно. Миний хамтрагчид ой санамжийн алтан намайг байсан гих түүх үгүй болно. Түүх дахиад л бүх юм давтагдана. Би өнөө төлөө толдно гэхийг харсан догжоо урлаа. Чи өөрийгөө гол дүр гэж байгаа юм уу? Энэ чиний дөнгөж 3 дахь ухралчтэй. Чи үнэхээр тэгж бодож байгаа юм уу? Эхний ухралт дээрээ гаргасан шийдвэр чи яасан юм гэхэд би энэ ертөнцид байгаа цорын ганц анд бит гэж хэлхийг сонсон. Догжооч их урлаа. Чи өөртөө тэгж болохгүй гэж амласан биз дээ. Хэрвээ чамд үргэлжлүүлэх шалтгаан олохгүй бол чи сайн үеийн төлөө амьдрна гэж тангаргалсан гэд түүнтэй энэ тэнцүү тулдаж байхад хувийн чадвар дөрөвдөх ханы идэвхжлээ гэсэн мэдээлэл гарч ирэхэд жөнхөгч бас л би гав ганцаараа л гин. Түүнийг сонсон догжоо. Чи ганцаараа гинэ. Энэ хүртэл ирэх гэж бид юу туулсныг мэдэж байна уу? Тэгтэл чи өөрийгөө ганцаараа гэж хэлэх гэж. Чи яаж ганцаараа байгаа юм? Кинотеатрын гиндан тэнийг юм шиг хүүхэд өгсөн дүүгээ хараад ойлгоход зөнч чамаас оруулснаас болж өгөх. Анх удаага чи хайртай хүнээсээ хүүхэдтэй болоход хүүхэд ч өгөхөд чи солиортлоо уурлахад эргээ ирэхстэн чөтгөрийн хаантай тулдахад гадны бурхтад тусалт дахин амьсан хүмүүстэй тулдахад
Эцэст нэг юм чи одны ордууд эсрэг зогсоход би чамайг амьд гарах гэж зүтгэж байгааг чи хардаг байсан. Би ч бас амьдрахын төлөө уншдаг байсан гэхэд жөнхөгч манай өнрөө дайрснаа. Чи хин юм бэ гэсээр манай 12 дугаар анги төгслөө. Зян хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн ангиар уулзлаа. Түр баяртай.